Зэра сургалтын одоо төгсөлтийн нэтворкингийн уулзалт болж байна. Тэгээ бидний хувьд бол маш үр дүнтэй 1 сарын хугацааг өнгөрүүллээ. Тэгээд оюутнууд маань одоо speed networking хийж байна. Өнөөдөр маш гоё дулаахан нартай өдөр болж байна. Тэгээд Сиднейд аль хэдийн бас өвөл ингээд эхэлж байгаа ч гэсэнтэй маш гоё цаг агаар маш гоё байна. Бид нар тэгээд бие биентэйгээ танилцаж, танилын хүрээгээд хэлэх. За тэгээд цаашдынхаа бас энэ зорилго, карьер хөгжилтөө ингээ хамтдаа урагшлах нэгэн юм гоё хамт олон бий болж байгаа гэдгээрээ бас онцлогтой байдаг. За миний хувьд болохоор яг Монголд 16 жил мэргэжлээрээ ажилласан. За тэгээд яг Австралид яг өөрийнхөө мэдлэг мэргэжлээрээ ажиллая гэж бодож байсан. Ер нь дотор хүмүүс чи яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм бэ? Одоо ажиллах цаг чинь болсон гэдэг юу ингээд тархинд гэрэл байгаа. Тэгээд ямар ч байсан эхнээс нь яг энэ Австралид одоо хэрэгжилж байгаа санхүүгийн програмаа эхлээд бүрэн ойлгоод мэдчихээ, сертификатаа авчи. Тэгээд цаашдаа одоо өөрийнхөө резюмиг үүсгээд ажлын ярилцлага юмд ингээд ороод явъя. Дээрээс нь одоо энд яг мэргэжлэрээ биш одоо Австрали ирээд ингээд харбор ажлыг явахаар мэргэжлийн ажилласаа хөндөрсөн монголчуудаасаа хол байгаа. Тийм болохоор нэг анги амт олон болоод community ингэж гоё үүсгээд явж байгаа. Тийм. Дээрээс нь одоо яг Монголд сурсан ч гэсэн Австралийн хууль тогтоомж өөр энд чинь нэг хэлний бэрхшээлч гэдэг юм уу нэг юм өөрт одоо ажиллаж чадна гэсэн чинь нэг юм айц байсан. Тэгээ яг энэ сургалтаар болохоор өөрийнхөө одоо айцыг даваад адилхан сурч одоо болох юм байна гэдэг тийм итгэлийг олж авсан. Тэгээд маш их баярлалаа гэж багштай хэлье. Тэгээд анхныхаа сертификатыг бас би гардаж авсан юм байна. За сүпэдэ баярлалаа сэтгэлээ хуваалцсанд. За сайн уу Эрка. За Zero болон MOU-гийн одоо сургалтын networking ивентэд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Сайн байна уу? За багшигаа ийм гоё арга хэмжээнд өрсөнд маш их баяртай байна. Тэгээ ангийнхантайгаа танилцсандаа маш их баяртай байна. За өнөөдрийн ивентэд найзуудтайгаа ярилцаад ижил төстэй талууд гэвэл зарим нэгэнтэй аягүй тийм нэг зорилготой байлаа. Ягаад гэвэл яг нэг мэргэжлэр сурсан. Тэгээ бэкграунд нь ижилхэн болохоор нэг зорилготой байлаа. Тэгээд хичээнгүү зан чанар бас төстэй байлаа. Тийм тэгээд зорилготой гэхээр одоо юу вэ? Зорилго нь мэргэжлэрээ энд ажилд орох байна. Тэгээд бас нэг хамгийн хөөрхөн нөгөө ээж автаа тэнгис талаа үзүүлнэ гэдэг зорилго. Тийм яг ижилхэн зорилготой байсан. Тэгээд энд мастраар сурах, мэргэжлэрээ мастер хамгаалах зорилго маань ижилхэн байсан. За тэгээд хобби, ном унших хобби бас ижилхэн байсан. Тийм тэгээд дасгал хийх. Тийм тэгээд аюу юм community үүсгэхтэй community ижил төстэй хүмүүстэйгээ community үүсгэх тийм. Тий, Австрал одоо бид нар чинь ирээд ингээ хэнийг ч танихгүй ирж байгаа. Тэгээд шинээр бас өөрийнхөө хүрээллийг үүсгэж байгаа тийм. Тэгэхээр яг ийм нэг ижил зорилготой хүмүүстэйгээ яг ийм community үүсгээд ингээ уулзаад зорилгынхаа төлөө бас ингээ тэмүүлээд ингээ явах нь бол хүнд бас их гоё урам зориг өгдөг баха. Тэгээд тиймж учраас би бас энэ сургалтаараа тий зөвхөн ингээд сургалт явуулаад дуусахгүй яг хүмүүстэйгээ илүү networking хийхийг зорддог. За тэгээд ер нь энэ сургалтанд яагаад орж ирсэн бэ? Шалтгаан нь юу байсан бэ? Тэгээд ер нь key takeaway нь бас юу байв гэж харж байна. За миний хувьд болохоор би Монгол 5 жил гаруй хугацааны туршлагатай байгаа нэгтлэн бодогчороо. Тэгээд Австралийн тий санхүүгийн програм яаж явдیں۔ Австралийн тий нэгтлэн бодогчид яг юу хийдیں۔ Тий тэрийг сонирхоод дээрэс нь бас ингээд энд яг мэргэжлэрээ ажиллаагүй учраас яг ингээд мэргэжлэрээ ажиллахад одоо хамгийн түрүүнд юу хэрэгтэй ингэж үзээд Австралийн програмыг айгүй сонирхсон. Тий тэгэнгүүт тий татварын систем тэгээд бас эхлээд ингээ айгүй айжсан байхгүй юу? За ингээд энтхийн програмыг би чадахгүй байх та тий. Тэгээ Австралийн санхүүгийн юу бүр шал өөр ах та ч юм уу ингээд зориглж ингээд орж чадахгүй. Тэгээ яг 5 сар таны бүртгэл хэлэхэд бүр за одоо л орохгүй бол тий 12 сар арай хол байна. Би ингээд 9 сараас мэргэжлэрээ ажилд орох ингээд юм зорилго тавьсан. Тэрнтэй хүрэхийн тулд одоо 5 сарын сургалтанд явах хэрэгтэй юм байна гэд. Тэгээ сургалтанд суугаад програмаа үзээд ирсэн чинь бүр яа харахгүй мэргэжлийн хүн болохоор айгүй тийм ойр байсан чадчихаар юм байна. Энд ингээ ажиллаж болох юм байна штэ. Энэ програмыг ингээ би чадчих юм байна штэ гэд айгүй тийм ихтгэл үнэмшил төрсөн л тоо. Тэгээ илүү нөө confidence төрсөн болсон байна тий. Ерөнхийдөө бол яг ингээ Австрал, Монгол хоёр яг энэ нэгтлэн бодох бүртгэл гэдэг бол нөө ижилхэн стандарттай байдаг учраас бидний хувьд ингээ давуу талтай. Яг энэ сургалтын нэг зорилго нь болохоор яг мэргэжлэрээ ажиллах зорилготой байгаа хүмүүс яг юм confidence өгөхтэй. Тийм.
өөртөө ойр байсан. Тэгээ айгүй бүгдийг ингээд чадчих хэмжээний л айгүй амархан. Тэгээд та маш ойлгомжтой зааж исэн. Тэгээ таны бүр ингээд хичээлээ зааж байгаа юу бүр айгүй ойлгомжтой тийм байсан учраас тэгээ айгүй төхөн байсан. За баярлалаа. Програм нь айгүй тий invoice үүсгэх тий purchase order үүсгэх ер нь бүгдээрээ л айгүй тийм амархан төхөн Тийм, байсан. энэ бол яг ингээ нэг өдөр тутмын яг анхан шатны одоо тэ нэгтлэн бодогч хүний хийдэг ажил учраас сурцсан байх юм бол яг энд нөгөө австрал мэрэгжлийн ажлынхаа гарааг эхлүүлэхэд илүү амар. Тэгээ цаашдаа жоохон ахиад ингээ явчих шүү дээ. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд танд бас маш их баярлалаа гэж хэлье. Тэ энд ингээд нэгтлэн бодогч мэрэгжилтэй хүмүүс энд карьераа үүсгэхэд хамгийн том тус тэмнийг ингээд биднэрт өгж байгаа. Та байхгүй бол тийм бид нар бас ингээд айгүй харанхуй байгаа шүү дээ. Тэ тэрэнд айгүй юм тус урам зориг бишч бүх юмыг өгж байгаа. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Бид нар ингээд чадж байгаа шүү гэж хэлээ да. За баярлалаа. Тэгээ цаашдын одоо зорьсон зорилго ажилтнанд амжилт хүсье. Тэгээ удахгүй мэрэгжлийнхээ ажлын гарааг эхлүүлээд тэгээд явна гэдэгт бол би итгэлтэй байна. За баярлалаа. За баярлалаа. Share to hang on.